2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HT залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэнд дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HT телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхоо хайрдасан миний ээжи. Сайн байцгаана үзэгчдээ, хүний мөр нэвтрүүлгийн бас нэгэн дугаарыг эхэлж байна. За энд бид хоёр Боржигны хотч гэж эмнэлэг дээр очсон байгаа байдал харагдж байна. Боржигны хотч эмнэлэг маань архины хорлого тайлдаг наркологийн эмнэлэг. Тэгээд энэ эмнэлгийн ажиллагчид маань бас анх төрөлгийн байнгын үзэгчид ингээд Монгол хахад маань бас архины хорлого тайлах эмчилгээ хийж өгөө. Тэг цаашдаа архинаас гарах одоо таблетик ийм бас өгөө гэсэн саналын дагуу бид очиж одоо эмчлүүлж байгаа байдал харагдаж байна. Ийм сайхан сэтгэл гаргаж Монгол хахад маань эмчилгээ хийж өгсөн бүр цэцэг эмчтэй Боржигны хотч эмнэлгийнхэндээ баярлалаа илэрхийлье. Халуурх сайхан тэг амьсгаа урт амьсгаа бие савсгал айц сандах юм байхгүй за. Энд чи хамгийн гол хордог тайлдаг юм чи энэ халуун тарай шүү дээ. Гол тарай наа. Хүүхртэй сульфатгээ тарай за. Энэ хамгийн гол хордог чинь тайлж байгаа архины. Атис урт амьсгаа. Тэн дээр бол одоо өдөр болгон янз бүрийн хүмүүс ирнэ үү? Өдөр болгон янз янз. Ер нь одоо болчлын хэдэн насны хүмүүс ирж байна? 18-аас дээш насны хүмүүс ирдэг шүү дээ. 18-аас тэгээд 70-таа 60-таа янз янз. За үзэгчдээ, манай хүний мөр нэвтрүүлгийн одоо байнгын үзэгч маань одоо Монгол ахын маань охинтой нь хувцлаа ингээ хүрээд ирээч гэсэн хүслийн дагуу бид нар энд ирсэн. Тэгээ Монгол ах маань одоо ийш ороод төрөл арьжаа шал өөр хүн болоод гараад ирлээ. Тэгээ сэтгэл хэр байна? Маш гоё байна. Эзэн нь үртэл хувц сонгож өгөөд яг л сандртаж хөлтөг бас тойлдчихлаа ирлээ. Ийм олон бас Монголын минь сайхан үзэгчид одоо Монголын ард түмэн ингэж энэ амьдлан бие биенээ хайрл хүмүүсээ. Амьдлан бие биенээ хайрл хүмүүсээ. Алив сайхнан бусдаас битгий харамл. Хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлуул. Хэн нэгнийхэн харанхуй нүхрүү битгий түлх. Архин дурсан нэгийг хэн шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусадтан нээж өг. Ачиг чинь тэд бас бүү мартага. Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй тэрнийг олж хэл. Гадаа нартай чи гэрт хүйтэн өдөр газар дээр нэг бус удаа тохиолно. Чамд дурлсан сайхан хөвгүнийг чанга хатуугээр битгий гондоо бүсгүй.
Чамайг хайрлсных нь хариуд хайрл. Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал ав адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хазар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний зам дээр ав адилхан учрал тохиолд. Бүсгүйн довлон нулимсыг асуулгүйгээр авчиж өг. Бүдэрч унсан хүүхдийг дээр өргөж аргад. Өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч, өөр нэг өдөр чи гунж цаадагч нь дуулах болоо. Хөлгийн хавс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ л хайрл. Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан нар гэрлэн бидэнд ав адилхан хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно. За энд бас бид уяхан гэж салон дээр очсон байгаа байдал харагдаж байна. Энэ салоны үсчид маань бас манай нэвтрүүлгийн байнгын үзэгчид ингээд Монголынхын маань үсийг засч өгөө гэж санал тавиад ингээд бид очсон байгаа байдал харагдаж байна. Авчт юм уу? Өндөр нь өөрт нь ямар засал зохихвол? Өөрт нь бол халимгын засал нь зүгээр юм биш үү? Монголыг хосуулчих юм уу? Хосуулж яриа байна. Юу ч сахал махалтай усуустай усаа ачих зүгээр. Бол. Түнцэн толцдог. Өөртөө чинь танилцж болно үстэй. Би Уярлал Тэрэд компани өсчин хорол сэрэмгдэг юм байна. За хэдэн жил үс засч нэр нь? Сэцсаад одоо 9 жил болж байна. 9 жил гэдэг бол их урт хугацаа шүү. Энэ хооронд бол нэлээд туршлагач байв. Яах бас боломжийн засаал бай. Одоо эндээ бол үйлчлүүлэгч бас боломжийн их усуутай болчихсон. Банк одоо танаар өөрөөр чинь үсээс суулдаг тийм ээ? Бас байгаа. Монголынх бол одоо нэмэгдэж штэ. Сайхан залуу гоос тий. Сайхан залуу ингээд тордчул сайхан залуу болно шүү. Үс сайхан бол зүс сайхан гэлдэг. Тий. Монголч нь ер нь гэхдээ өмнө бол одоо хаан засуулах үсээ голчлон. Би юу? Хаасаа үздэг. Гуамтунгугаа таажлуулсан. Дагуулгүй янз бүр. Дуугаа засуулчдаг. Дагуултаа Монголтаа амаагүй. Амтунгуужаа засуулчдаг шүү. Гуамтун гадуур үсчин дээр үсэлтэй ихтэй. Одоо энэ явж байгаа улсуудад ч бас үсмэс авдаг улсууд байдаг байхгүй засдаг. Тэдний гүйж байгаа засуулсан. Тэгээ ер нь бас гэхдээ энэ дунд чинь нөгөө үсчин яг мэрэгчлээ хүмүүс байдаг бах тий. Бага л да. Сайн засдаг улсууд байх уу? Бага. Тэгээ сүмэн дээр бас манай сүм үсчээ авчираад бас бидний хүмүүсийг засчих юм бол засуулдаг. Тэр мөргөр нь засуулдаг. За ажлын тухтай хэлгээ да. Тий. Гэсэн жаахан хагтай байна уу? Сайхан тижээлийн тос мөс зөрчих үйл бас усны хаг байх болж штэ. Сонссон биз Монголыг? Онгийн цэцгийг тансагхан гэвэ өргөн дэлхий мартахын аргагүй
ışık gibi nece uzun çingerden tani. За үзэгчдээ бид одоо энд Баянзүрх дүүргийн мянган оюутны байрын энэ байрлах одоо уярлал гэж салоонд зочлоод гарч явна. Тэгээ уярлал салооны манаас үсчид маань гоо сагчд манаас манай нэвтрүүлгийг байн үздэг. Тэгээд Монголынхаа үсийг засч өгье гэсэн дагуу одоо бид нар бас энд орж ирээд Монголынхаа үсийг засуулчаад тэгээ гарч явна. За ямар байна Монголаа? Гоё байна. Жохон салхицуулгаас хингнээд байна. Тэгтээ гоё болчлоо. Сахлаа авсан чи ингээд эрүүнөрөө даарад байна уу? Тий. Өдөрний оролтыг тайлцсан шиг болж байна. Тэгээд явж. За уярлал салооныхоо өсчид одоо хамт олонд баярлсан талархснаа илэрхийлье. Баярлаа. Зя. За энэ манай ажил шүү дээ. За үүний дараа манай телевизийн захирал Ганц Зориг хүний мөр нэвтрүүлгийн оролцогч Монголынх манаас хүлээн авч уулзсан. За явна. Оролцогч. За наа захирал сайн байна. За сайн байна гэдэг. За хаагаар яваад ийшээ суу. Тэг кофе нэг хийх. Сурга болтондоо гадуур явуулаад. За нэжгүй юу? Зүгээр. Түрүүний үзээд л байгаа. Би орой болгон үзээд байгаа. Гоё тоглолт Монгол гэлээ. За. Буудалд үзлээ загтагаад. За. Ямар буудал тань вэ? Дэжгүй юу? Юу лээ? Буудал. Юу буудлаа? Тий. Хаан хотел гэдэг. Тий хаан хотел. За. Буудал Ханд үзлээ. тоглолт үзээд гангарцсан явж байгаа шүү дээ. Тэгээ ихгүй тоглолт үзлээ. Тэгээд нэг том ресторанд орж хоол идлээ яа бид. Сахал үсээ засуулсан байна. Хавуулаа. Овцноороос зөвлөлөө. Гадуур явж байгаа тийм. Нөө телевизэн тооноо танилцъя гэж нэсэ. Бид нэр бол бас таныг бол их дэмжиж байгаа. Монголын ард түмэн бол бас их дэмжиж байгаа. Манай телевизтэй их олон хүмүүс холбогдож энэ Монголоо гэдэг үнтэй бас уулзах юмсан энэ хүн бол их мундаг хүн байна гэж бас их ярьж байгаа. Тэгээд энэ нэвтрүүлэг манаас амжилттай болж байгаад бид бол их баяртай байгаа. Тэгээд одоо энэ манай телевизийн дуран бүтээлч хүн бүрэл одоо таныг яаж ээж гээл ингээл тийм ээ. Тэгэл одоо гар бие оролцоол энэ нэвтрүүлэгт гар бие оролцоол сэтгэл зүрхээрээ ингээд ажиллаж байгаа. Баярлалаа. Анх ингээд нөгөө нэвтрүүлэг эхлээд одоо камертаа ингээд микрофон бариад өөрөөс ч одоо асуувал ярилцаа шууд ингээд явсан шүү дээ. Тэгэхээр юу яасан вэ? Өөрт ч анх тийм эвгүй байв уу? Сандарч байв уу? Нэг камерын өмнө ингээд яриад байхаар нэг тийм эвгүй санагдчихсэн. За ерөнхийдөө жоохон эвгүүд хүн байсан. Тэгээд дараа нь тэгээд яриад эхлээл ингээд тэр танаас орно өнгөнд ороход би одоо шагаас нэг гоё хувцтай яаж орох юм араас зурлаач нь яаж орох юм бүр тэн дээр л санаж бас тэгэл орол бүтээр одоо тэнд ярилцлага хийгээл үйл явдлаа аюулаа зурлаач явуулчаад тэгэл ойлаа онсон тэгэл өглөөрт гараад ажилд явал юм төгөл мэдээстэй дараа санд орцсонд хөөгдөж хүртэл тэр явж үзсэн нэлээд юм туулсан амин туулах нь яг уу би өөрөө сурцсан гэх юм уу одоо арай л датцсан гэж хэлж тайшээ зүгээр шагаагаас л санаа зовж өсгөө цангаан тэгээд олгтой юм мэдүүлэхгүй нэг мөнгө нь би зураг авчин тэгээ нэг далах хэлгийн ус оголж идүүлцэл тэгэл явж байгаа л тэгэл одоо өнөөдөр ийм юунд өнгөнд л орчлоо тэгээ одоо тэгээд цааш уулын яваа тэгээд амсус амжилтанд хүрнэ. Хөнгө зүс засаад сахал үсээс асуулахаар бас хүн шал өөр болдг юм. Нэг сайхан гоё болсон байна. Тэгээ одоо бол ингээд камертаа явахад
ерөөсө камерыг бол тоохоо болчихсон байж шүү дээ. Зүгээр л ерөөсөө ингээл хийдэг юм аа хийгээл. Тэгээ ер нь бол их талархалтай байгаа л да. Хэдийгээр хүн бас алдсан ч бай, онсон ч байж болно. А гэхдээ энэ Монголоо гэдэг хүн бол би их олон хүмүүсийн амнаас сонссон өөрөө чихээр юу сонссон бэ гэхээр энэ танаа дээр орой энэ хүний мөргийн нэвтрүүлэг гараад байна. Монголоо гэд энэ залуу орж байгаа юм байна. Энэ их мундаг үе шүү, их зөв бодолтой хүн байх шүү. Энэ хүнийг нэг дэмжиж юмсан, тусалчих юмсан. Тэгээ энэ нэвтрүүлгийг бид нар бол орой болгон гэр бүлээр үзэж байна гэж надад бол маш их хүмүүс хэлсэн. Тэгээ хамгийн гол нь энэ нэвтрүүлгээс юу харагдаж байна гэвэл тийм яг тийм хуурамч байдал ч юм уу зүгээр нэг юм шоу ч юм уу зүгээр нэг тийм зүйл биш. Ерөөсөө л байгаа байдал юм байгаа маань бодиттой зүйл энэ дээр харагдчихлаа гэж. Тэгээд тийм зүйлийг бол манай үзэгчид бол Монголын ард түмэн бол их тавьж ирсэн. Тэгээд одоо манай Монголоот нэг уулзуулаад өгөөч, очруулаад өгөөч, энэ үнтэй нэг ярилцчих юмсан гэж их олон хүмүүс бол хэлж ярьж илээ. Тэгээд цаашдаа нэвтрүүлгүүдээр бол бас уулзуулах бах тийм ээ. Тийм. Бас уулзуулах бах тийм ээ. Тийм. Одоо ингээл жишээ нь өнөөдөр л гэхэд ингэж байгаа юм. Энэ хувцас гадуур өмссөн хувцас. Ерөөсөө бас нөгөө үзэгчийн маань л бэлэг. Тийм ээ? Сэтгэл зүрх. Одоо сая салонд ороод үсээс суулаад ирлээ. Бас л нөгөө үзэгч маань Монголынхаа ингэчээ. Монголынхаа ингээд үсийн цасаад өгчөө. Ингээд нэг хувцас бэлгэлчээ. Ингээд нэг гутал өгчээ гэд. Тэгээд ийм олоо сайхан Монголын ард түмний энэ сэтгэл итгэлээр одоо манай Монгол ах минь өнөөдөр ийм болчаас сууж байгаа. Энэ нэвтрүүлгийн үр дүн бас гарч байгаа гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь бол одоо Монголынхад одоо маш олон ажлын санал ирж байна. Тэгээд өөрөө одоо аль ажлаа сонгохын л болчиход байна шүү дээ. Тийм ээ? Хаана амьдрах уу, аль ажлаа сонгох уу болчиход байна. Тэгээд өөрөө одоо цаашдаа хичээгээд явах юм бол манай нэвтрүүлгийн бас үр дүн гарч байгаа юм л да. Тийм. Би бол сонссон тэр Монголын бас өнцөг болон бүрээс их олон газараас уцаар холбогдож байгаа юм байлээ. Манай телевизтэй холбогдоод манай уран бүтээлчтэй холбогдоод энэ Монголоо гэдэг хүнийг ер нь бид нар нутагтаа авмаар байна. Тэ? Эсвэл морь мал маллуулмаар байна. Ажил төрөл хийлгмээр байна. Их олон сая өөрөө ярьсан. Их олон саналууд бол ирж байгаа юм лээ. Тэгэхээр өөрөө бол одоо манай Монголынх бол өөрөө сонгох бах тийм ээ. Өөрөө бодох бах энэ нэвтрүүлгийн явцад одоо хаана амьдрах уу, юу хийх үү? Юу хийж хаана амьдрал одоо энэ бас бяцхан охинд маань тустай ах уу гэдгийг бол бодож байгаа болов уу гэж бодож байна. Танд одоо өөр чинь бод санаж байгаа юм юу аа Монгол ах? Одоо танилттай талын чинь нэгдсэн нэг буудалд орхоо оронд эцнийн Монгол гэмэлж одоо танихгүй хүмүүсүүд мэдлэл евро яваад орсон чинь одоо юу цайны газар л орсон чинь өнөө зургатаар чи явж байгаа аль усууд нь их баял марч ус багт марч ус гэж юм болоод явцгаад тэгээд ирлээ одоо ямар ч үсэн тогтсон нэг байршигтай болчиход тэгээд ажлын саналаа хэлэх байхгүй тэгж бодож байна. Одоо өчигдөр бол эр зэргийн баярын өдөр байсан. Тэгээд бас нэгэн үзэгчийнхаа хүсэлтээр Монголог ингээд нэг баярлуулъя. Чим энэ ч гэсэн эр хүн шүү дээ, тийм ээ? Энэ ч гэсэн хүн шүү дээ баярлах хэрэгтэй гэж. Тэгээд одоо бидэнд хандж нэг буудалд оруулаад тонуулъя, тийм ээ? Ресторанд хоол идэвчээгээд. Тэгээ өчигдөр битээр гадуур явж баярлсан. Тэгээ бас сур тамтлагийнхан маань бидэнд бас билет өгч ингээд тоглолт үзүүлъя гэсэн хүсэлтийн дагуу бид нар бас өчигдөр битээр тоглолт үзсэн, тийм ээ? Ямар ч байсан даа бүгдийн ажлыг нурааж итгэл найдвар чинь алдахгүйгээр ингээ ийм болоод төсөн та нартаас би талархаж байна. Ард түмнээс талархаж байна. Тэгээд хүүхдээ нэг жирээд хүн болоод тэгээд явчих сонирхолтой байна. Тэгэхээр би бас одоо яг энэ завшааныг ашиглаад гэдэг юм уу те телевиз үзэж байгаа Монголынхоо нийт ард түмэн үзэгчтэй бас их тийм талархал илэрхийлмээр санагдаж байна л да. Бид нар бол энэ хүний мөр гэдэг төслийг санаачлаад энэ нэвтрүүлгийг хийгээд энэ Монголоо гэдэг энэ үнийг нэвтрүүлэгтээ оруулаад ингээд явж байхад бол энэ нэвтрүүлгээр бид нар хин нэгнээс ямар нэг зүйл гуйгаагүй тийм. Энэ одоо туслаач, ханд өгөөч, энд хэцүү байна гэдэг. Ингээ Монгол ах маань ч гэсэн тэн дээр харагдаж байгаа. Зүгээр гудамжинд ингээд би бол болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг гудамжинд суугаад малгай тосол, мөнгө тосол, гуйгаал яваагүй. Энэ бол амьдралын төлөө зүтгээд явж байсан. Өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээнд. Ингээд энэ нэвтрүүлгийн маань зорилгоч бас тэр
хүмүүсээс гуйлгагүйгаад ингээд нэг буйны нэвтрүүлэг хийчихье гэдэг агуулга биш. Өнөөдөр бас Монголын ард түмний маань нэгэн хэсэг юу хийж явж байна? Яг хаана байдаг юм байна гэдгийг ард түмэнд боддоор нь харуулъя гэж. Ингээд харуулсны үр дүнд ч тэр за ингээ манай Монголын сайхан сэтгэлд ууж ухаан ард түмэн маань үзэгчид маань бол маш олноор хандаж энэ хүнд маань ингээ тусалж дэмжиж байгаа явдалд бол бид маш их талархаж баярлаж байгаагаа хэлмээр байна. Тэгээ энэ хүнийг ажилд оруулъя гэж байна. Туслая, дэмжиж, яах вэ, яамаар байна гэд уцаа бол маш олон санал хүсэлтүүд ирж байна. Энд бол бид бол их талархах хэрэгтэй болов тийм ээ, дэм дэмэндээ дээс ирчэнтэй гэдэг. Тэгэхээр энэ олон хүмүүсийн тав өхний мань одоо сэтгэл, тав өхний мань одоо энэ зүтгэлийг бол бид бол бас хамтраад хариулаад одоо амжилтанд хүрнэ гэдэгтээ бол би бас итгэлтэй байгаа. Монгол ах маань бас нэвтрүүлгийн төгсгөлд бол тэр ажлуудаасаа сонгоод хаана амьдрах уу гэдгийг шийдээд магадгүй хөдөө очиод мал маллах уу, Улаанбаатарт ажил төрөл хийх үү гэдгээ бол өөрөө бол шийдэх байх гэж бодож байна. Тэгээд бас энэ ард түмэндээ үзэгчддээ бол хамгийн гол нь талархаж байгаагаа илэрхийлье. Телевиз гэдэг зүйл бол телевизийн нэвтрүүлэг гэдэг бол яаж үр дүнд хүрэх юм бэ гэхээр түүнийг үзэгчд хүлээж авч байж, үзэж байж ингээд үзснийхээ эцэст ямар хариу үйлдэл гаргаж байна гэдгээр бол энэ үр дүн бол харагдж байна л да. Хүний мөр гэдэг нь бодит цуврал нэвтрүүлэг нь бол хамгийн анхны дугаар бол ингээд амжилттай хийгдэж байна гэж бид үзэж байгаа. Энэ бол үзэгч та бүхний маань одоо тус юм шүү. Та бүхэн минь үзэж, та бүхэн минь одоо халуунгаараа гараа сунгаж тийм ээ. Бидэнд итгэл өгч байгаад бол бас бид баяртай байгаа. Монголынхоо өмнөөс ингээд нийт уран бүтээлчдийн өмнөөс бол бид баяртай байгаа гэдгийг бол энэ дэшин бас хэлмээр санагдаж байна. Удамжнаа гарсан тэрл элэгнэх дахан дүүсээ нэг нийгмээс нөгөө нийгэм шилжих шилжилтийн үед замаа алдсан хүмүүс гэсэн бодол олон түмэнд зонхилдог. Тэгвэл энэ хүмүүс сүүлийн үед улмал залуучсаар байгаагийн учир юу вэ? Нийгмийн шилжилт хөдөлгөөн бүрэн дуусаагүй байгаа гэх үү? Монгол хүний ухамсар дорой гэх үү? Эрх баригчдын бодлого буруу яваа гэх үү? Эсвэл тийм л золгүй хувь тохиолын эзэд ийм л байх ёстой. Тэдний аз эз дутсных гэх үү? Аль эсвэл ямар ч улсад нийгэмд тийм давхарга байдаг шүү дээ гэж бүх зүйлийг зөвдөх үү? Бид энд хинэгнээс өөрж буруутгах гэсэнгүй. Энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэндээ олон олиггүй цолгон шинхэн эзэд эдгээр хүмүүсийг хэрхэн амь зууж, ямар бэрхшээл зовлон туулдгийг, хүмүүний амьд явах амьдрахын утга учир чухам юунд оршдгийг багшжуулан нэвтрүүлэх. Энэ хүмүүсийн итгэл найдвар, Монгол хүний үн цэнийн тухай бид үзүүлнэ. 7 хоног бүрийн даваагаас Баасан гарагийн 22 цаг 30 минутаас Royal HD-ийн нийгэм эдийн засгийн сувгаар хүний мөр бодит цуврал нэвтрүүлэг. Монгол хүмүүр үнцэнтэй. Яагаад энэ нэвтрүүлэг хийгдэж эхэлж байгаа юм бэ гэхээр жишээлбэл ийм зүйл анзаарэгддэг л да. Бид тийм ингээд годомжинд явж байхад Улаанбаатарын Өнцөг Буланбурт ажилдаа явж байхад, гадуур явж байхад ингээд хог лаац түүгээд явж байдаг ийм хүмүүс байдаг. Одоо манай Монголоо гэдэг оролцогч гэдэг. Энэ хүмүүс бол энэ хүмүүсийг бид ямар нүдээр хардаг вэ гэхээр энэ нэг ядуу хүн байна. Энэ гуйлгч хүн байна. За энэ бол нэг архич хүн байна, нэг арчаагүй хүн байна. Бараг л одоо муухай хараад хажуугаар нь өнгөрүүл тойрол хөөгөл туугаал бараг л нулимал өнгөрдөг. Энэ бол бодит байдал. Тэгэхээр хэдийгээр энэ хүн одоо алдсан байж болно, олсон байж болно, ядуу байж болно, хоглаад түүдэг байж болно. Гэхдээ ямар нэг юм түүгээд үүрээд явчихна гэдэг бол энэ хүн бол амьдралын төлөө зүтгэж байна гэдэг зүйл бол наацх нь харагдаж байгаа. Нөгөө талаараа энэ нэвтрүүлгээр бид нар энэ хүмүүсийн яг амьдрал нь одоо юу гэдэг юм бэ? Амьдралын төлөө үнэхээр тэмцдэг юм уу, тэмцдэг юм уу? Одоо тэр орц хөнгөлд ороод ирээд жижигрүүд хөөгöd байдаг. Яагаад хөөдөг юм болоо? Орцонд яагаад орж ирдэг юм бол тэр хүмүүс одоо тэр орцыг завааруулах гэж дотор нь бие засах гэж ч юм уу орд юм уу? Эсвэл үнэхээр орох газаргүй болоод ордог юм уу? Яагаад таншаа нэх ингэж байгаад байдгийг? Таншаа хэлбэг болоод таншаа сайхан дулаан болоод байдаг юм уу? Гүү юм уу? Гэдгийг бол яг үндсэндээ одоо тэр өшгөний ард юу болдгийг бол бид бол нэг сайн хардаггүй. Ерөнхийдөө өнгөцөр хараалаа. Энэ бол юм юу хүмүүс байна? Гойлгочин төлөгч хүмүүс энэ хүмүүсийг одоо бити нэг нүдээр ч харах хэрэггүй гэсэн өнгө аястай байдаг нэг хэсэг байдаг тийм. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийн амьдралыг ерөөсөө ийм байна харуулъя, үзүүлье. Энэ хүн чинь амьдралын төлөө зүтгэдэг юм биш үү? Яагаад орцонд ороод идэв? Яагаад траншаанд хонд? Тэр лаац түүгээд тэр мөнгөөрөө юу хийдэг юм те? Гэдгийг ил болгоё, харуулъя гэдэг л ийм үзэл санаа энэ нэвтрүүлэг дээр бол яваад байгаа юм л да. Ингээд мэдээж энэний үр дүнд бол одоо энэ нийгмийн эмзэг бүлэг гэж яригдж байгаа тусгаарлагдсан энэ бүлэг хэсэг хүмүүсийг бид бол
арай өөрнүүдээр харах хэрэгтэй юм байна те. Хайрлаж хамгаалах хэрэгтэй юм. Энд чинь бидний л адил Монгол улсын маань нэг эдис Монгол улсын маань нэг иргэн байж идэг. Бидний л адил хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүмүүст хайр халамжаа харамгүй түгэээл гэдгийг л бид энэ нэвтрүүлгээр харуулъя, үзүүлъя, урайлъя гэдэг зорилго яваад байгаа юм л да. Манай телевиз өөрөө бол нийгмийн хариуцлагын төлөө бүх нэвтрүүлэг бодлого чиглүүлдэг байгаа. Тэгэхээр үүнийхээ ч хүрээндээр бид бол энэ нэвтрүүлгийг одоо ингээд хийгээ шагаа маань гараад ингээд анх тэр хүүтэн үед танишаанд бол ороод хүмүүс бол ярьжсэн л та энэ шагаа гэдэг нөхөр хон чадахгүй бах уу. Эхнийхээ шүн зүгтаад хүрээд ирэх бах. Одоо яаж тэнд хүн амьдрд юм бэ? Энд бас л хүн амьдрал байдаг, хоноол байдаг, болоол байдаг. Гэтэл ягаад шагаа хонж болтгүй? Ягаад болохгүй байгаа? Ингээ үүнийг бол энэ нэвтрүүлгээр бол бас харж байгаа, харуулж байгаа гэж бодож байгаа. Ингээд энэ нэвтрүүлэгт маань бол амжилттай оролцож бас бидний итгэлийг дааж байгаа. Монголын ард түмний итгэлийг өөр дөрөв хүлээн авч байгаа юм. Монголын ахтай бол бас их баярлаж талархаж байгаа. Бас хэлмээр байна. Бас цаашдын амьдралд амжилт хүсье. Нэвтрүүлгийн үр дүн тодорхой бас гараасаа та бүхэн маань бас бидэнтэй хамтарч ажиллаад тийм ээ энэ хүнд маань бас тусдсан болно гэдэгт бол бид бас итгэлтэй байгаа. Ингээд бас амжилт хүсье. Шагаад байгаас амжилт хүсье. За баярлалаа. За Монголын хэлэх юм юу байна? Одоо хамгийн ярсэр гоо дуусчих. Дээрээс ярим болж. Яг тэ анх чүүд нэвтрүүлэгт эхлэхэд анхны яриа бол нэг шатчихсан ахи гэж ярьсан. Танасанаас ихсэн. Өчтөрөөр буудал тэр юу бодоцаа юм болоод юу бэ балаас эднэр дүүчин орж जैन. Өнөөдөр нэс чахан засаг даргын хамгийн газар руу орж जैन. Үн чинь тэгээд тэр энэ нөтөлөлт бас би өөрийгөө болон заавал өөрийгөөтэй биш. Ийм амьдралаар явж байгаа улсууд чинь ингээд голгодмол ингээд нийгэмс тусгаарлагдсан. Нийгэмчлүүлэн юу яана гэдэг ингээд яриад идэг. Ярихаараа засаг дарга нь одоо би түрүү хэлсэн цагдаагийн дараа дүүргэн цагдаагийн дарга нь дүүргийнхэн дарга юу цагдаагийн даргатай үүргүүг. Тэгэнгүүт нөгөө цагдаа нар цагдаа дарга нь доод цагдаатай үүргүүгод тэгэл өдрийг ч ингэж барьж аваачаал 111-т баахан амтан газрын баахан амтан орцсон. Тэгээд тэндээс яаж нийгэмших юм бэ гэж чинь тэр нөтөч чинь дайм болно шүү дээ. Нэг нэгнээс юм амбулаалт нэг нэгнийхээ юмыг хулгай хийн нэг нэгийг барьж зодно. Тэгж уусууч яаж нийгэмшлэх юм. Энийг бол дүүрэг тэрэ өөрсдөө одоо багаагаар бас тэрийг өөрсдөө тэр дүүрэг хэмжээнд зохицуулаад явмаар нэг дүүргийг ингээд нэг дүүрэг рүү баах хэмжихэд тэгээд нэг баха ачаалтаа тэгээд сүүлдээ явах 111 ч одоо ачаалтаа авахгүй тэгээд дээрээс нь 111-ийн чинь ачаалтаа авахгүй чи тэгээд гаргаж явчих. Уцаа шүү байхгүй үрдэн байхгүй бензин дос гарч таалан дэш нэг хэдэ харун ачаал яваад байдаг юм шүү дээ. Тэгээд тиймэрхүү байдалтай байна. Гэхдээ энэ бол төр засаг энэ ард түмэн бас бодох хэрэгтэй байна. Тэгээд нийгэмжүүлэлт иргэншлэлт энэ төр гэдгээ хийж байгаа бол жоохон бодлоготой жоохон юугаар хийхгүй бол ийм иргэншлэлт ийм нийгэмжлэлт хийж бол үндэ байхгүй юм шиг нөгөө дотор нь явж байгаа би бол ойлгож байгаа шүү дээ. Тэгээд тэр дотроос ч ингээл хоорондоо ярьж мараад яхад тэр ухаантай толгойтой хүн ч байгаа. Ухаан муутай тэнийг юмч бас байж л байгаа. Тэгээд одоо нийгэмшүүлэлт хэрэгжилт гэдэг одоо яаж ямар асуудлаараа хийдгийг тийм л юмар хийх байх. Одоо биний хувьд бол одоо ямар ч үс ингээд нэвтрүүлгээ дуусгачаа тэгээд ажил төрөлхийгээл амьдралаа хөөгөл тэгээд ийшээ харахааргүй явахаар л бодолтой зорилготой явж байна. Хайшаач орсон хаан түнтэй уулзсан зорьсон зорилго бодсон бодлоо биелүүлчихэд хийх юм хийж явж байна шүү дээ. Тэгээс би өнөөдөр энэ сайхан хувц муцаа солиод өгсөн үний урмыг бодохгүйгээр нэвтрүүлэг юу одоо ингээл дуусаад харих орондоо шуудаа бариад энэ хувцсан дараа үрэл явуул тэр үлгэр
Тийм муу юм байж болохгүй. Тэгвэл учраас би иргэншиж байна. Миний толгой цэнийг орж эхэлж байна. Тийм л бодол байна. Гол нь тэгвэл ерөөсө толгойрол юм хийх юм биш үү? Тийм ээ. Толгойд нэмэх заавал тэр гууж одоо нэг дэвтгэлэг аваад гуугаад ингэж явах юм биш. Толгойгоо цэнэглээ толгойн даан жоохон тав болоод одоо жив дээр ингэж явж байгаа чинь дандаа төрчсгийн ажил үүрэг одоо энэ нуусуудын амьдрал ах уу нэтрэгэл ярил явж идэг штэ. Тийм ээ. Урд нь би тийм байгаагүй. Иш харсны жоохон татал иш хартны гэж татал тэгэл явж өгсгүн. Тэгэхэд одоо шал өөр бүр одоо баг улс төр ярих гэдэг юм яах гэж байгаа тийм. Тэгж зэниглэгдчихэд шүү дээ. Тийм. Ер нь энэ 16-нд үзэх юм шүү. 16-нд үзэх юм шүү. Үзэж магадгүй. За үзэгч та бүхэн минь Монгол ах минь яаж нийгэмшиж, яаж шал өөр хүн болж байгааг эндээс харж байгаа бах. Тэгээд одоо хэвтүүлэг минь цаашдаа үргэлжлээд явна. Ямар ч өнөөдөр бол одоо миний ажил дээрээс одоо Роял ичти залуусын телевизээс одоо хүрлээ. Дараагийн дугаараар хэрэгэд болцъя.